За сайн байцгаана уу? Та бүхэндээ 7 сарын 31-ний өдрийн мэндийг хүргэе. За би нөгөө холуунуудаа ингээд сойж уяад ингээд уях явцдаа би ингээд завсраас нь гарсан хулуугаа ингээд шорон шигтгэсэн чинь яг л адилхан лойш шиг ингээд сайхан ургах шинжтэй байна. Би энэ тараа энийг болохоор 2 хоногийн өмнө шорон шигтгэсэн. Тэгэхэд гожигаад одоо унчихно гэсэн чи үгүй ийм гоё ургаж байгаа байхгүй юу? Тийм учраас та нар энэ хулуугаа таналт хийсэн хулуунуудаа ингээд шууд шоронд шигтгэвэл зүгээр юм байна шүү гэж та нарт хэлийгээд бичлэг хийж байна. За 2 дугаарт би нөгөө гадаа тарьсан лойлоо хурдан улаалгахын тулд ингээд уутанд хийсэн. Тэгэд уутных нь энэ үзүүрийг ингээд хайчилсан. Энэ бичлэгийг би интернетээр хараад тэгээд ингээд үзээгээд ганц нэгэн лойлондоо ингээд уутанд хийчихэд ээж байна. За би уутанд хийхдээ энэ лойлоо ерөөсөө бүтэн цэцгэлж дуусаад тэгээд лойлнууд нь гарцсан тийм лойлнуудыг уутанд хийсэн. Ингээд цэцгэлж байгаа үзүүр нь ингээд цэцгэлээд яваад байгааг нь бол уутанд хийгээгүй. Бүр ингээд гоё бүгд ингээд цэцгэлж дууссан юм ингээд уутанд хийсэн. За тэгээд бас нэг хэлэхэд би ингээд анхныхаа таналтыг хийгээд тэгээд нөгөө усанд өрслүүлээд тэгээд гаргаж тарьсан лойл маань энэ горыг би их ойрхон тарьсан. Ойрхон суулгачихсан шоронд. Тэгээд энэ ойрхон суулгацсан. Тэгээд энэ хажуудаа ингээд хараад цэцэг байгаа болохоор энэ бас нэг сайн ургааг байгаа зү тийм ээ. Энэ хоёр нь эндээс эхлээд их сайхан ургасан. Энэ таналт хийгээд тэгээд өрслүүлээд энэ бол миний анхны таналт байхгүй юу? Анхны таналт хийсэн нөгөө үндэс гарсан лойл маань ингээ бүр 2-ороо мөртлөө юм сайхан ургасан. Хосороо мөртлөө. Тийм учраас та нар ерөөсөө лойлоо 1 сараас эхлээл өрслүүлээл тэгээл завсрын таналтууд таналт хийгээл завсрыг аваал тэгээл үндэслүүлээл усанд хийгээл үндэслүүлээл би одоо энэ жил тэгж туршия гэж бодоод байгаа. Ирэх жилийнхаа лойлыг. За тэгээд дүгэн цаахад тараа энэ би энд нэг лойл суулгасан байгаа. Дайдал энд болохоор 2-ыг суулгасан. Бордоо сайн байх юм бол хараа. Ерөөс нь 1-ийг суулгах, 2-ыг суулгах хоёр яг адилхан ургаж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгдүгürt газар хэмнэн олон арчилгаа шаардахгүй 1 дороо 2-ороо ингэхэд ингээд ургуулхад гадаа ч гэсэн адилхан дотор ч гэсэн адилхан юм гоё ургаж байгаа учраас та нар захиж хэлэхэд бол ерөөс 1 дор 2-ыг тарьчвал зүгээр юм биш үү? Ялангуяа жижиг хөлөмжөнд гадаа ч гэсэн тэгээд айгүй нөмөртөө. Тэгээд тараа энэ болохоор өхрийн нүдний мод. Энэ тэг өхрийн нүд энэ лойл 2 бас их сайн хөршин байна. Тэгээд цаанаасаа ингээд энэ манай нэг айлын хашаа ингээд хааж өгөөд бас дулаахан байгаа. Цаанаасаа бас ингээд нөмөртөө наанасаа ингээд өхрийн нүд нь ингээд халахлаад тэгээд энэ бас энэ жил их гайгүй сайхан ургачлаа. Өхрийн нүд тошлоо, гүзээлцгэн тэгээд энэ миний энэ олон насны шар цэцэг эднэр болоод ер нь энэ лойлонд бол сайн хөршин байна гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгээд лойлоо тарихтаа ингээ мод наагур нь ингээд гадаа хэрвээ тарих юм бол хашааныхаа хажуугаар нэм тэгээд наагур нь ингээл юуны өхрийн нүд хийгээд өгөх юм бол лойл чинь сайхан ургах юм байна гэж дүгнсэн шүү.
Энэ шар цэцгэндээ аягүй дуртай. Шар цэцгнийхаа бичлэгийг хийж оруулнаа гэж чад. За би хүлэмжиндээ ороод ирсэн байна. Хүлэмжнийхаа таналтыг бол ерөөсөн масаа хийж өгсөн. Ингээд лойл нь ерөөсө бүрэн гараал тэгэл үзүүртэй цэцэг байхгүй байгаа хэсгийг бол ерөөсө бүх навчнуудыг авчихсан. Навчнуудыг аваад нөгөө тэжээгч навчийн хүртэл авцсан. Тэгээд улаалах гад. Тэгээд үзүүртэй ингээд ганц нэгэн цэцэгтэй. Тэгээд жоохон лойлтой хэсгийнхаа бол яг тэжээгч навчийн үлдээгээл. Тэгээд бусдын нь бол бүр сайхан шулаад танаад өгчихсөн. За энэ ч би бас нөгөө таналт тэгээд шууд шоронт шигтгсэн лойл минь хараа ийм гоё ургаж байгаа. Бүр шууд лойлоо өгöd хэлсэн. Ингээд таналт хийсэн лойл болохоор яг их лойлтойгоо зэрэгцээд ингээд лойлоо өгдөг байхгүй. Им жоохон мөртлөө ингээд лойлоо өгнө айгуу гоё. Тийм учраас та нар таналт хийсэн лойлоо ингээд таналт хийсэн лойлоо хаялгүйгээр л ингээд шорон суулгаад авах юм бол ариун сайхан ургац авах нь байна гэдгийг хэлье. За ингээд та бүхэндээ ургацын их далайд нь амжилт хүсье. Энд миний розмариныг шууд шоронд шигтгэжсэн байгаа байдал нь гадаа тавьсан чи айгүйх бороо ороод тэгсэн чи усан дотор живжидгийг. Тэгэхээр зэрэг усын насгаад энд оруулж ирээ тавьцаа. Жохон шаргалдуу байна. Тэгээ гайгүй болох байгаа. За тэгээд бас нэг сонирхолж хэлэх юм нь бол энэ бүдүүн помидор навчин жоохон шарлаад тиймэрхүү байхаар нь зэрэг би доор нь нөгөө хөөлгөгч хийж өгсөн баг фүүл бай. Тэгсэн чи сайхан улаагаад ирчихээн энэ. Том мөртлөө энэ одоо та нар ингээ навчин жоохон шаарлаад үзүр нь ингээд толброод иймэрхүү яг хараа ингээ шарлаад ирэх юм бол доор нь ингээд зүгээр шорон дээр нь хөөлгөгч цацаж өгөх юм бол нэгдүгürt айгүй сайхан улаана. Хоёрдугаарт энэ нөгөө хөрсөнд байгаа бактери устгадаг байхгүй юу? Тийм учраас их сайн. Ялангуяа энэ лойл нь ингээ бүрэн гараад ирсэн үед нь бол тийм хөөлгөгч цацаж өгөх зүгээр шүү. Тэгээд цэцгэлж байгаа үед цэцгэлээд одоо энэ нөгөө бүрэн лойл нь гараагүй үед цацах юм бол нөгөө лойл нь ингээд хатчих юм билээ. Энэ нөгөө өвчлцэн болохоор нь зэрэг навчин ингээд шаарлцсан болохоор би энэ рүү вакуум үлвэ хийж өгсөн. За энийг анхааруулъя. Хэрвээ бүгд ингээд сайхан цэцэг байхгүй ингээ бүх лойл нь гарцсан үед бол хөөлгөгчд дорн цацаж өгөх юм бол айгүй хурдан улаана гэдгийг анхааруулъя даа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.